За параметрын тайлан гаргадаг Excel-ийн шинжилгээг танилцуулах гэж байна. За өмнөх заавар дээр бол энэ параметрын тайлангийн орлого шивэх, за үүнээсээ тайлан татагдах, за мөн түүнчлэн параметрын зарлагын бүртгэл хийгдснээр эцсийн үлдэгдлийг тооцоолж нэгжийн дундаж үртгийг автоматар тооцоолох талаар тайлбарлаж өгсөн. За шинжилгүүдийн талаараа ярив. За параметрын тайлан шийдэн дээр болохоор нэгжийн дундаж өртгөн бол яг нэгтлэн бодох бүртгэлийн нэгжийн дундаж өртгийн аргыг ашиглаж тухайн барааны нэг үнийг тооцож гаргасан байгаа. За тэгээд энэ дээр бол параметрын нэр кодлж оруулсны дараа сортлохоор тухайн параметрын тайлангийн мэдээ цагаан толгойн үсгийн дараалалаар эренблэгдэнэ. За мөн тухайн нийт барааны үлдэгдлийн тоо болон нийт өртөх нь ингэж дээшээ татагдаж гарч байгаа. За үүнийг бол хэвлэгтэй бол принт өгснөөр бол энэ ингэж харагданаа. Яг сангийн сайдын батлагдсан маягтын дагуу энэ параметрын тайлангийн мэдээ ингэж хэвлэгдэх нэ. За тэгээд энэ параметрын тайлан гаргадаг Excel маань бол орлого зарлагаа бүртгээд параметрын тайлан автоматар гарч байгаа. За мөн түүнчлэн энэ параметрын орлогын баримт хэвлэх, орлогын баримт үүсгэх ийм шийд нэмэгдсэн байгаа. За энэ дээр бол зөвхөн барааныхаа кодуудыг бичиж өгснөөр тухайн барааны үлдэгдэл нь хэд байгаа юм тийм барааг орлогдож авахдаа энэ үлдэгдлүүдийг ингээ харчихна. За үлдэгдэл нь дуусснуудаа татаж аавна. За жишээлбэл за энэ 40 кодтой бараад үлдэгдэл нь дууссан байна. За энд 40 кодтой барааг дуутахаар үлдэгдэл байхгүй гэж харагдаж байна тийм ээ. За гэх мэтчлэн үлдэгдэл нь дууссан бараанууд ингээ орлогодод авнаа. За энэ энэ бараа маань ингээд нэг ширхэг үнэ оруулахаар ингээд дүнд тооцоонууд нэг автоматар хийгдэн. За ингээд энэ орлогын баримтнаас юу харагдах вэ гэхээр нийт тэдэн ширхэг бараа нийт барааны дунд тэд орлогодож авах гэж байна гэдэг бүртгэн. За үүнээсээ болохоор энэ параметрын кодуудаа хуулж аваад BMO шийдэн дээр оруулаад нэгж өртөг болон ширхгүүд оруулснаар яах нь параметрын тайланд орох нэ. Энэ шийт нь бол зөвхөн орлогын баримтаа ингээд хадгалаад үйлдээд тооцоолоход хэрэглэгдэж байгаамаа. Нэгжийн дундаж өртөг үлдэгдэл нь хэд байгаа юм гэх мэтчлэн. За мөн түүнчлэн тухайн бараатай холбоотой нөөтийн авлагуудаа тооцоолоход бас энд тооцоолол оруулсан байгаа. За үүнийг ингээд хэвлэхэд бол энэ арын тооцоол нь харагдахгүй зөвхөн ингэж сангийн сайдын батлагдсан маягтаар ингэж хэвлэгдэнэ. За дараагийн маягт нь болохоор зарлагын баримт. За зарлагын баримт нь бол за яг энэ хэсгэр ингэ хэвлэгдэнэ. За гэхдээ энэ ард нь ингэ тооцоолууд байгаа. За нийт хичнээн төгрөгийн бараа зарлагдах чинь. За нийт ашиг олох хувиа энэ чи оруулна. За тухайн барааг хэдэн үеийн ашигтай борлуулах гэж байгаа юм бэ гэдэг ашиг оруулснаар яах нь ашиг оруулснаар тухайн нийт ашигын хувийг тооцоолж ашиг олох үнийг ингээд тооцоолж өгнө автоматар. За энэ дээр болохоор 40 кодтой бараг сонгоё. За ингэснээр бол энэ барааны нэр болон кодууд нь гараад ирнэ. За энэ дээр болохоор тухайн барааныхаа нэгж өртгийг бол энэ тайлангаас харчин. За түүнээсээ болохоор
нэгж өртөг тоо ширхгээрээ оруулаад зарлагдахнаа. За одоо жишээлбэл энэ үлдэгдэл байгаа барааг үзье. Үлдэгдэл нь байгаад байгаа бараа. За 5 кодтай бараа гэж жишээ болгож үзье. 5. За энэ барааны хувьд болохоор нэгжийн дундаж өртөх нь 2200 байна. Үлдэгдэл нь 50 ширхэг байна. За үүнийг болохоор нь шүү дээ тий 50 ашигтай борлуулахын тулд 3300 төгрөгөөр борлуулах нэ гэсэн. За тэгэхээр яг нь борлуулах нэ гэсэн одоо юм тооцоолол хийгдэж байна гэсэн тухайн бараг зарлахдаа. За тэгэхээр энэ тооцооллыг бол зөвхөн хувийн зориултаар л ашиглана. За энэ бараа материалын зарлага дээр юм болохоор зөвхөн одоо энэ бараа маань өртгөнд хэд байгаа юм цаа. За 2200 өртгөтэй. За үүнээс 25-ыг борлууч. Яг өртгөр нь тэн дээр бол зарлагын баримтаа үйлдэнэ. Гэхдээ энэ ашиг болох энэ хувь юунд хэрэгтэй вэ гэхээр тухайн бараа зарлагдаж тухайн харилцагч этгээдээс орлого авахдаа энэ үннээс дордуулахгүйгээр борлуулж чадах нэ. Чадвал болохоор 50% одоо ашиг авах нэ гэсэн одоо энэ тооцооллыг хийж өгöd байгаамаа. За ингээд энэ хэсгийн тооцоолол бол зөвхөн одоо дотоод зориултаар хэрэглэгдэнэ гэсэн. За тухайн барааныгаа яг өртгөөр нь ингээд зарлагдчихдаг. Манай нахлан бодогч нар бол мэдчихэж байгаа. Барааг бол яг өртгөөр нь зарлагдана. Бөбөөгөө бүртгэхэд. За тэгснээр болохоор энэ бараа материалын эцсийн үлдэгдэл гэж ирнэ. За үүнээс болохоор энэ кодуудаа хуулаад энэ нэгжийн өртөг нэгж үнүүдээ хуулаад ширхэхгүй тоошрохгүйдээ хуулаад BMZ шийдэн дээр ингээд оруулж өгснөөр яг нь бараа материалын тайлангийн эцсийн үлдэгдэл шинжлэгдэнэ. За жишээ болгож үзүүлье. За энэ 5 ширхэгтэй барааг зарлахтыг. Ашиглалтын хугацаа. За энийг төслөж. За энийг болохоор бид хэдэн ширхэг гэлээ. Энэ бол зөвхөн зарлагын баримтыг л одоо үйлдэхэд хэрэглэж байгаа юм юу шийт байгаа. За эндээс болохоор 25 ширхэг 2200. За харъя нэгжийн дундаж өртөг нь харъя. Тийм байна. Нэгжийн дундаж өртөг нь 2200 байгаа юм байна. 50 ширхэгтэй 110,000 төгрөгийн бараа юм. За ингээ 2200-аар 25 ширхэг. За нэгжийн өртөг нь 2200-аас. За ингээд энэ зарлагыг энийг болохоор борлуулсан үнэ нь шүү дээ тий. Борлуулсан үнэ хэд байх ёстой вэ гэхээр 3300 өрчтөг нь 2200. За үүнийг үзье. 3300 өрчтөг нь 25 шүү дээ тийм ээ. За 82500. За энэ бол зөвхөн ашиг тооцоолгоод л хэрэглээд байгаа. 82500. Энэ дээр болохоор 82500. Энэ болохоор бараа материалын өртөгийн тооцоол үлдэгдэл тайланд бол нөлөөлөхгүй тухайн барааг хэдийн ашигтай борлуулж байгаа юм бэ гэдгийг ингээ харуулдаг. За ингээд одоо бараа материалын тайлан руу оръё. За орохоор яах нь 25 ширхэг нь борлуулагдчихжээ. Зарлагдчих тийм ээ. Борлуулагдсан буюу зарлагдсан. Яг өртгөөр нь зарлагдсан байна. Нэмж одоо өртгийн өөрчлөлтөй бараа орлоготой юм байна. Яг энэ 5 кодтай барааны хамгийн дээдлийн хувьд. За ингээ эцсийн үлдэгдэл болон өртөг нь ингээ гарч ирж байна. Нэгжийн дундаж өртөг өөрчлөлттэй байна. Барааны үнийн хэлбэлцэлтэй орлого татааг байна гэсэн үг. За тэгэхээр энэ хоёр бол юуг харуулж байна гэхээр бараа материалын зарлагаан бүртгэгтэй бол энэ ашгаан тооцоолох
хувийг ашиглаад нэг жиртгэн тэдгээр борлуулнаа гэдэг тухайн удирдлага болон одоо эрх бүхий одоо компани эрх бүхий этгээдтэй ингэж танилцуулж явах нэ гэсэн үг. За ингээд энэ параметралын зарлагын баримтыг бол ингээд бүртгэл хийсний дараа энэ бол хадгалагдахгүй учраас энийг бол PDF форматаар ингээд хэвлээд 2% хэвлээд үлдээд хадгалах нэ. За тухайн одоо өндөр дүнтэй параметралыг ингээд зарлагдаж байхдаа параметрал хүлээж авсан хүний одоо гарын үсэг тийм ээ тэдгээр бүгдийг хууль ёсны дагуу бүрдүүлж энэ баримтыг үлдэх нэ. За тэгэхээр энэ зарлагын баримт бол параметралыг одоо борлуулсан одоо анхан шатны баримт болох учраас үүнийг бол маш зэгцтэй нямбай үлдэх, үнэн зөв үлдэх ёстой. За энэ параметрал зарлагын баримт маань зөвхөн тооцоолол хийгдэхэд л ашиглагдана. За тухайн бүртгэлийн бол энэ зарлагын баримтаас кодоо хуулаад кодоо хуулахад энэ нэр болон одоо хэмжих нэгж нь автоматар гараад ирнэ. За түүнээсээ тоо болон нэгжийн өртгөө нэгж үнэ оруулаад за тоонуудыг нь бол ингээ оруулж нэгж өртгөө эндээсээ аваад ингээд зарлагтаа бүртгэхэд яваад байна. За энэ Excel бол илүү одоо тооцооллын ажлыг хөнгөвчлсөн байгаа. За параметралын зарлагын одоо баримт үлдэж явах явцдаа бол нэгжийн дундаж өртгөө харчих нь хэдийн үеэр ашигаар борлуулад одоо харилцагч байгууллагаас орох одоо орлогын одоо урьдчилгаа тооцоогоо гаргах чинь тийм ээ. За нэгтлэн бодох бүртгэл бол эхлээд бол анхан шатны баримт үлдээ түүнээсээ бүртгэлээ хөдөлдөг учраас энэ анхан шатны баримтаас шууд ингээ бүртгэл үүсгэх нь бол учир дутагдaltaй. Тиймээс бол энэ анхан шатны баримтыг харилцагч захиалагчтайгаа ингээд үнэн зөв үйлдээд тухайн үйлдсэн баримтаасаа яах нь энэ бүртгэлээ хийгээд за түүнээсээ параметралын сар бүрийн одоо тайлан үлдэгдэл мэдээ тооцоо ингээд татагдаж гарах нэ. Энэ дээр бол ямар нэгэн гар ажиллагаа оруулахгүй зөвхөн үүн дээр юу оруулах вэ гэхээр параметралыг одоо нэмж болно тийм ээ. Параметралуудыг нэмж болно. Нэрүүдийг өөрчилж болно. За шинээр бараа үүсгэж нэмж болно. Эхний үлдэгдэл оруулж болно энэ дээр. Бусад орлого зарлага болгон эцсийн үлдэгдэл нэгжийн дундаж өртгийн тооцоол нийт барааны үлдэгдэл тооцоо бүгд ингээ автоматар тооцоологдож байгаамаа. За ингээд энэ зарлагын баримтын тухайд бол юм байна. За үүн дээр ингээ заавар нь баримтаа шивж дуусгах PDF форматаар хадгалж хэвлэж авна уу? Мэдээлэл тус бүрийг BMZ хуудас нэг бүрчлэн хуулж оруулна уу гэсэн ийм тайлбартай байна. За орлогын баримт нь ч гэсэн мөн адил тухайн одоо параметралыг орлогодож хүлээж авч байгаа анхан шатны баримт тийм ээ. За энэ баримтыг болохоор бас л мөн адил хууль ёсны дагуу үүсгээд тухайн үүсгэснээс даграа BMO шитэнд бүртгэнэ. За үүнээс бол урьдчилан тооцоогоор тухайн барааг нөөттэй худалдаж авч байлаа. Манай ийм нөөт одоо бараа бүр дээр авах нэ гэдэг ингээд тухайн бараа бүрийнхаа одоо нөөтийн өртгийг тооцоолоход энэ тооцоо хэрэглэгдээ. Гэхдээ энэ дээр бол нөөц салгасан дүнгээр бол оруулахгүй. Зөвхөн одоо санхүүгийн тайландаа тусахтаа л одоо тухайн бичлэлтийг хийж өгдөг. За тухайн параметралыг орлогодож хүлээж авахдаа нэгжийн дундаж өртөх нь тийм байна. Тэгэхээр энэ удаагийн барааны нэгж өртөх нь хэр өөрчлөгдөж байна. Үлдэгдэл багтаагуудаа орлогодож авна. За тэгэхээр энэ өмнөх нэгжийн дундаж өртгөөс хэр одоо өндөр үнэтэй байна уу, бага үнэтэй байна уу гэдгийг бол ингээд хянаад явахд боломжтой. Үнэн хэд нэгж өртөх нь хэр өөрчлөгдсөн байна. Тухайн барааны үн бол тогтмол ингээд нэгэн хэвэндээ ингээд тухайн сар болгон ингээд байдгүй. Зарим саруудад нэгж үн ингээд өөрчлөгдөөд үнийн хэлбэлцэлтэй, үнийн хөрөгдөлтөй худалдаж авах тохиолдол байдаг. Тийм учраас бол энэ үүнийг бол өмнөх өртгөөс үнэтэй авч ийн үгүй вэ гэдгийг бол тухайн параметралыг одоо захиалж орлогодож авахдаа хянаж явах нэ энэ баримтаар. За энэ
орлого зарлагын баримт үүсгэж байгаа үүн дээр болохоор энэ захиалагч нараа ингээд сонгоод байгаа. Тухайн захиалагч нараа сонгосноор энэ регистрийн дугаар мэдээлэл ингээд автоматар гараад ирж байгаа. За энийг болохоор энэ харилцах шийдэн дээр үүсгэж өгöd байгаамаа. За ингээд тохиргоо шийдэн дээр бол өөрийн компани одоо нэр регистр оруулж өгдөг. За ингээд энэ Excel маань болохоор жижиг дунд гэлтгүй ер нь бол бүх төрлийн аж ахуйн нэгжүүд параметралын одоо тайлангаа нэгжийн дундаж өртгөөр гаргаж одоо тайлан мэдгийг хянаж одоо санхүүгийн тайлантайгаа уялдуулж явахд бол энэ Excel одоо ажлыг хөнгөвчлсөн байгаамаа. Санхүүгийн тайлантай уялдаж ажилтгаа гэсэн. За баярлалаа.